Сайн байна уу үзэгчдээ, та бүхнийхээ орой амгалан айлтгая. MNB 50 энэ удаагийн зочны ярилцлагаараа Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал Гандимаг урьж ирүүлээд байгаа юм. Танд энэ орой мэндийг хүргэе. За баярлалаа үзэгчдээ. Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн үүсгэн байгуулагдсан төрсөн өдөр юм байгаа. Би 50 жилийнхаа туршид Монголын ард түмэндээ үнэхээр өөрсдийнхөө бүтээлээр дамжуулаад маш олон сайхан контентыг хүргэсэн. Өнөөдөр яг баярын өдөр энэ зочны ярилцлагатаа орж байгаадаа баяртай байна. Удирдах бүрэлдэхүүн за мөн хамт олонныхоо өмнөөс үзэгчтэй ойн баярын мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр яг 50 жилийн ойн босгон дээр бас үндэсний олон нийтийн телевизийн захирал мэдээж үзэгч олонд бол бас ярилцлага хүргэж байгаа нь бол бид бас бодлогоор одоо энэ яриаг хүргэж байгаа гэж ингэж ойлгож байна. Тэр ч утгаараа үндэсний телевиз өнөөдөр 50 жилийн туршид тэр дундаа одоо магадгүй сүүлийн 5 жилд бас ямар одоо бүтээлүүдийг илүү үзэгчдийн анхааралд хүргэсэн бэ гэдэг дээр бол нэлээд анхаарал хандуулах байх гэж бодож байна. Тэгэхээр дайлангуй та бас яг үндэсний телевизийн захирлаар томилогдож ирснээсээ хойш үзэгч олондоо хүргэсэн бүтээлүүдээс илүү одоо тодотгож ярил. Яа, нэг одоо маш олон бүтээл хийхээр хугацаа бас өнгөрөөгүй байна л да. Тийм ээ. За ямар ч хэлсэн 3 дугаар сарын сүүлээр ажиллаа авсан. За үүнээс хойш гэх юм бол ганц би биш. Ер нь бид нар удирдлагын баг гэдэг утгаараа үндэсний олон нийтийн радио телевизийн удирдах бүрэлдэхүүн эрч хүчтэй ажилласан. Ялангуяа бид нар 50 жилийн одоо яг энэ босгон дээр энэ ажлыг хариуцлагатай хийх гэж нэлээд хичээлээ. Үзэгчид бас хийж байгаа бүтээлүүдээс ерөөхдөө харах бах. За хамгийн гол нь сүлжээнд явж байгаа тогтмол цэлмэг өдрийн хөтөлбөр ч гэдэг юм уу ийм хөтөлбөрүүдээс гадна 50 жилийнхаа ойн яг энэ тэмдэглэж байгаа хугацаанд бид нар юу хийвэ гэдгийг үзэгчтэй нэг ерөөхдөө нь багцалж дүгнж хэлхийг зорж байна. За олон нийтийн телевиз Сүхбаатарын талбай дээр нээлттэй алганы өдрөлөг зохион байгуулахдаа бид нар олон нийтийнхаа дуу хоолойг сонслоо. Бямба чи өөрөө асуулт асуугаад иргэдийн сэтгэл ямар байгааг харсан. Бид үнэхээр олон нийтийн телевиз юм бол олон нийтийнхаа нүд чихэн байх хэвээр дуу хоолойг нь хүргэж байгаа тийм үү. За бусад маст хүрэх хэвээр, төрийн сонорт хүрэх хэвээр энэ үргээ биелүүллээ. Түүхэнд хийжсэн хамгийн шилдэг контентуудаас өргөн барьсан. За залуучуудын дунд уралдаан тэмцээн зохион байгууллаа. Хэр үзэгчид санаж байгаа бол Сүхбаатарын талбай дээр болсон хамгийн орой болсон одоо яг энэ цэнгэд нэвтрүүлэгт оролцоод сая төгрөг газар дээр нь хоцсон хүмүүс байгаа. Гэдэг маань бүгдөө л за олон нийт маань үндэсний телевизийнхаа ойн байрыг хамтдаа хуваалцаасаа гэсэн яг энэ үднээс хийсэн. За манай үндэсний олон нийтийн телевиз энийг зохион байгуулсан. Удирдах бүрэлдэхүүн маань үнэхээр нэг санаа зорилготойгоор ирч хүчтэйгээр ажиллаж байгаа юм шүү гэдгийг бас хэлэх гэж байгаа. Өнөөдөр бол ойн өдөр өглөө одоо олон улсын хурал зохион байгуулагдлаа. Одоо бид нар Алтан цамхаг наадамдаа явахгүй хүн болгон завгүй байна. За би үнэхээр үндэсний телевизээ төлөөлөөд удирдах бүрэлдэхүүнээ төлөөлөөд энд сууж байгаа юм шүү. Тэгэлгүй яг хөө тийм ч учраас бас үзэгчд маань үнэхээр энэ 50 жилийн ойн хугацаанд бол мэдээж юу хийсэн бэ гэдгийг бол бид өнгөрсөн хугацаанд нэвтрүүлгээр дамжуулаад үзэгчдэд хүргэсэн байгаа тийм ээ. Тэгэхээр өнөөдөр яг юу хийх гэж байгаа бол үндэсний телевизийн ямар одоо сюрпризыг үзэгчдэд барих гэж байгаа бол гээд ингээд телевизээр ширтэн суугаа үзэгчдэд бас нэлээд мэдээлэл өгөх ёстой гэж би бодоод байна л да. Тэгэхээр одоо жишээлбэл ойрын хугацаанд гарсан манай Жангар туйл байна. Дээр нь одоо ер нь телевизийнхаа өөрийнхөө нөгөө үзэгчдийн юу гэмдэ бид нар ч ингээ хүртэж харж ингэж мэдэрдэг тэр үзэгчдийн мэлмийг одоо мэлахын тулд гэдэг юм уу та HD болголоо 600-ийн студийг ч гэдэг юм уу ингээд бас гаргасан ажлын амжилт бас зөндөө байгаа. Тэгэхээр энэ бүхнийгээ үзэгчдээ бас товчхон дурдж ярих зүйтэй болоо гэж ингэж бодож байна. Сайн контентууд хийхийг зорж байгаа. Бид нар өнөөдөр одоо 27 оны өдөр тун удахгүй та бүхэндээ үндэсний олон нийтийн телевиз 50 жилийн хойд зориулсан баримтат киногоо үзүүлэх гэж байна. Тэгэхээр баримтат кино гэхээр өмнөх одоо 20, 30, 40 жилийн тэгш ойнууд дээр хийгдсэн баримтат кинонуудыг бид нар үзсэн. Яг телевизийнхаа түүхийг маш сайхан харуулсан баримтат кинонуудыг хийсэн байдаг. Тэгвэл 50 жил гэдэг маань өөрөө хагас 100 жил. Хагас 100 жилийнхаа ойд бид нар баримтат киногоо ихтэй зөвхөн үндэсний телевизийнхаа түүхийг өгүүлье гэж бодсонгүй. Телевизийн түүхийг хүмүүс бараг одоо цээжээрээ мэднэ. Хоёрдугаарт бид нар маш олон сайхан цуврал ярилцлагуудыг хийлээ. Өөрсдийнхөө телевизийн салбарт ажилладаг мэрэгжил бүхний тухай тухайлбал Бямба чи өөрөө сэтгүүлчийн тухай нэвтрүүлгийг хийлээ. Техникийн албаныхан, дуу инженерийн албаныхан, за зураглаачид гих мэтчлэнгээр бүхэл энэ телевизийн багийн бүтээлд ямар мэрэгжлийн хүмүүс оролцсон бэ гэдэг нэвтрүүлгүүдийг бие дагаад хийсэн учраас
баримтат киногоо дахиад өөрсдийнхөө түүхээр хий гэж бодсонгүй. Харин юун тухай хий гэж зорьсон бэ гэхээр анханасаа энэ улсын сүүлийн 50 жилийн түүхийг үндэсний телевиз өөрөө яаж гардан бичлэлсэн бэ? Энэ улсыг тийм үү атар газар эзэмшихээс ахуулаад аж үйлдвэржилт явагдсан тийм үү нэгдэлж хөдөлгөөн өрнөсөн гэд ерөөсөө ялангуяа 60-аас 90-ад он хүртэл Монгол улсын хөгжлийг довтлогож бүтээсэн жил юм байлээ. Энэ довтлогоонд донд үндэсний олон нийтийн телевиз ямар байр суурьтай оролцохдоо ард олныгоо, хөдөлмөрчдтэйгоо, залуучуудаа яаж урайлан дуудсан бэ? Бидний урайлан дуудлагыг хүмүүс сэтгэлээрээ яаж хүлээн авч, эрч хүчээ нэмж, ажиллаж иж энэ улсын түүх, хөгжил цэцэглэл бүтсэн бэ гэдэг агуулгыг голлон харуулахыг зорьсон ярьслага өгсөн хүмүүс тунд минь өөрснөө уйлж байгаа ярьсан хүмүүс би ургацын далаа гэж Цэтэн дам гэдэг хүний хоолойг сонсоход босоол огшоол дээ. Ерөөсөө ингээл бүгдөө гартаа байгаа юм аваад сайн дурынхан сайн дураараа оюутнууд нь анги хамт олноороо 10 жилийн хүүхдүүд хүртэл гүйж очиод тэнд тариа ногоо яаж хурааж исэн бэ? Үнэхээр гоё түүхийг бид нэр хамтдаа бичлэлсэн байна. Үүнийг л баримтат киногоор харуулахыг зорьсон. Тэгэхээр өнөөдөр энэ маань дэлгэцний бүтээл болж харж байгаа. Хамт ажилласан багийн таваас талархал илэрхийлье. Үнэхээр телевиз бол багийн ажил шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд одоо мэдээж 50 жилийн түүхээ бичлэлж ирлээ. Цаашиж бид иргэд олон нийт үзэгчтэйгээ түүхээ бичээр л байх болно, тийм ээ. Тэгэхээр би бодож байна л да бас Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг энэ байгууллага бол өөрийн гэсэн хуультай байгууллага. Би зүгээр бас үзэгч гэдэг талаараа, сэтгүүлч гэдэг талаасаа ч бодоход төр иргэн хоёрын гүүр болж ажилладаг чухал байгууллага да гэж бас энэ байгууллагт ажилтгтаа бас омогшчээдэг. Тэр утгаараа цаашид ер нь манай явуулах одоо бодлогын тий одоо нэвтрүүлгийн нийтлэлийн бодлого маань хаашаа байх бол илүү иргэд олон нийт рүү чиглэсэн байх болов өнгөрсөн хугацаанд бол одоо та бас телевизийн одоо дараагаар томилогдож ирснээс хойш би санаж байна өдрийн хөтөлбөр гээд одоо 2-3 цагийн юм шуудыг бол бас шинээр санаачлаад явуулсан олон нийтийн цаг гээд яг одоо иргэдийн одоо амьдрал ахуй дээр болж байгаа үйл явдлыг бас бодитоор газар дээрээс нь сурчлаад үзүүлдэг одоо ийм нэвтрүүлгийг бас дахиж явуулж эхэлж байгаа сэргээж байгаа тийм ээ гэх мэтлэн ер нь бас нийтлийн бодлого маань цаашдаа ямар байх болоо гэдгийг бас үзэгч сонирхож байгаа болов. Арилжааны телевизүүдэд толгод 100 гардаг тийм үү. Гэхдээ эдгээр дотроос нэг л телевиз өөрийнхөө нийтлэл нэвтрүүлгийн бодлогынхоо хувьд бол хуулиар үүрэг хүлээсэн байдаг. Энэ тухайлбал нэвтрүүлгийн нийтлэлийн бодлого дотроо тэдэн хувь нь хүүхд залуучууд, тэдэн хувь нь өв соёл тийм үү. Дотор нь мэдээллийн хөтөлбөр 40% байх ёстой гэдэг. Айхтар нарийн хувьчлаагүй ч гэсэн энэ бүхнийг бид нар хуулийн хүрээнд энэ контентуудыг бүгдийг хийж гүйцэтгэх ёстой. Ийм үүрэг хүлээдэг телевизийн хувьд бол бид нар тухайлбал нэг номерт зөвхөн өв соёлын нэвтрүүлэг хийх ёстой гэж хүлээхгүй мөртлөө одоо тухайлбал хэлээ л та өв соёлоос гадна одоо чиний ажилд нийгмийн эдийн засгийн редакц байна тийм үү? Монголын ямар телевиз 500 км-ийн чандад өөрөөсөө зардлаа дааж очиод малчтын амьдралыг үзүүлж байгаа юм бэ? Гэхдээ энийг эргэх 4 цагт тасралтгүйгээр 50 жил бид үзүүллээ тийм үү? Тийм ч учраас эргэх 4 цаг гэдэг нэртэй тийм ээ манай брэнд байдаг. Гэдэг шиг мал төлөх болгонд ургац, уриншаасаа хураалт хүртэл нь аль телевиз дандаа газар дээрээс нь үзүүлж исэн бэ 50 жил гэдэг бол бидний хуулиараа хүлээсэн үүрэг хариуцлага бид энэ үүрэг хариуцлагаа нэр төртөө биелүүлж ирсэн телевиз гэдэг утгаараа бүхэл төрлийн үзэгчдэд мэдээлэл хүргэх үзэгчдийг тийм үү өв соёл одоо бүхэл төрлийн хуулиар хүлээсэн контентыг бид нар нийлүүлэх дээрээс нь цэнгийн хөгжүүлэх тань мэдхүйн одоо эрэлт хэрэгцээг нь хангах энэ бүх контентыг хуульчлалцсан телевизэд ажиллаж байгаагийн хувьд бид нар нийтлийнхаа бодлогот шинээр оруулж ирсэн контент ч байсан хуучныгаа сэргээсэн байсан ч гэсэн яг л энэ хуулиа барина өөр гарц байхгүй энэ дотор бид нар олон нийтэд мэдээллийг тэнцвэртэй тэгш хүргэх үүрэг маань ч байгаа түмнийг цэнгээ хөгжүүлэх үүрэг маань ч байгаа адил тэнцвэр тосогдсон. Тэгэхээр яг ерөөхдөө цэлмэг өдрийн хөтөлбөрийг аваад үзэхэд дотор нь бүх булан байгаа өв соёл байгаа хүмүүсийг сайхан дуугараад дуулуулдаг цэнгүүлдэг өдөр гэртээ сууж байгаа хүмүүст бид нар мэдээлэл хүргэдэг тэгээд тэднэрт зориулсан мэдээллийг болон тань мэдхүйн ач холбогдолтой хуулийн зөвлөгөө сэтгэл зүйн зөвлөгөө гэдээ бүгдийг өгч байгаа. Нэг ийм хуулийн хүрээнд хийсэн хүлээсэн үүрэг контентоо тэгшгэн тусгасан хөтөлбөр юу яах вэ гэж бодож байгаад ийм хөтөлбөр гаргасан. Энэ маань бас
нэлээд амжилт болж байгаа. Өдрийн цагаар бид нар үзэгчтэй сайн барьж чадж байгаа. Гэхдээ зөвхөн нэг хөтөлбөр гаргаад сэтгэл ханахгүй. Баярын дараа бид нар ер нь контент ажиглах, шинэ бүтээлүүд рүү нэлээд орох төлөвлөгөө бий. Гэхдээ яг энэ баярын үеэр үзүүлж байгаа хөтөлбөртөө хүртэл бүгдийг яг л энэ хуулийнхаа дагуу контентуудаа бодсон. Бүгдөө маш олон хоног хуралдсан, дотроо ярьж байгаа гарч ирсэн. Жангар туйл байна. Ямар телевиз халимг руу, Шинжаан угар руу зардлаа дагаад өөрснөө бүх зардлаа хариуцаад ингээд ийм улс дамнсан устж өвгөө болох гэж ирсэн энэ контентоо иргэн сэргээх ийм орлогыг хийх хөвлөөдөө. Энэ бол манай үүрэг учраас бид нар санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан ч гэсэн энийг даван тууллаа. Нээлттэй хийгээ суучих сайхан байлаа. Бас урьдчилан нэвтрүүлгээ үзсэн. Удахгүй 50 бүлэг жангараа өргөн барина. Гих мэтчлэнгээр нөгөө талаас бид нар үндэсний олон нийтийн телевиз хамгийн их ажлыг хийдэг мөртлөө чимээгүй явд юм байна. Яг юу хийдэг, хийж ирснээ хүмүүс нэг сэргээгээд харуулж хийж утсан. За ингээд та бүхэн харсан бол энэ 7 хоногт дөнгөж гарлаа л та. Бид кинонд яаж дуу оруулт юм бэ гэдгийг нэг харууллаа тийм үү? Халтар царайтаас ахуулаад үнэхээр хийжсэн юм а өөртөө хүртэл ингээ харахад ямар сайхан бахархмаар юм бэ? Сэргээл тий. Түрүү хэлсэн нөгөө мэрэгжил олгохны нэвтрүүлгийг харахад нэрэл дууныхан маань машины кабин дотор чихвчээ зүүж явж хагаад энэ кино зургийн дууг авд юм шүү. Операторууд гэдэг маань өөрснөө хорвоог ийм мөнгө төрхтэйгээр хүмүүст харуулд юм шүү. Сэтгүүлчид ингэж бичдэг. Техникийнхан байхгүй бол телевизийн ажил байхгүй маа гэдгийг л ер нь бид нар системтэйгээр харуулахыг зорьсон. За үүний хамгийн цогц нь бүх багийг найруулагч нар батдаг тийм үү? Тэглүү яах вэ? Тэгэхээр найруулагчдын нэвтрүүлэг маань бас чухал. Бадрах найруулагчийнхаа үйл хэргийг бид нар бас дуурслаа. Ерөнхийдөө найруулагч гэдэг мэргэжлийг бас онцлох гэж орлоо. Тэгэхээр ер нь 50 жилд бид нар өмнө нь бол дунд нь нэг цаг 2 цагийн нэвтрүүлэг баримтат кино хийж исэн бол одоо энэ болгоныг задлж үзүүлсэн маань сайн боллоо. Тэгээд нарийн ярих юм бол өглөө хөтөлбөр маань яаж явж исэн ингээл ток шоунууд бас гарлаа л та. Гэдэг байдлаар бид нар одоо хийж исэн болон хийх гэж байгаа юмнуудаа ингээд задлаад үзүүлэхэд үнэхээр хамт олноороо бахархаа сууж байна. Энд маш олон хүний хамтын бүтээл багийн маш сайн уялдаа холбоо хийж энэ үндэсний телевиз ер нь телевизийн ажил бол бүтээмаа гэдгийг бид нар харуулах гэж зорилоо. Өшөө эмийн би нэг өдргээд нэвтрүүлэг хийлээ. Өглөө үүрийн 5 жингээр жолооч нар маань яаж унтах нэрэ хасаад багийнх нэгэ түгөө явж идэм бэ. Үүний цаана мөн бид нарыг цаг наргүй ажиллаж хахад өглөө 8 цагаас эхлээд манай бүр ингээд тоогооч нар үсчид нүүр будагч нар бүхэл хүмүүсийн багийн ажил байгаа шүү. Тэгэхээр би бас яг сэтгүүлчийн тухай нэвтрүүлэг хийгээд ер нь 50 жилийн түүх гэдэг чинь ерөөсөл бид нар ингээд ажил тухайн үед бол бид нар чинь ингээд ажиллаа хийж яах л гэж бодоод байгаа шүү дээ. Гэтэл бол Монгол улсынхаа түүхийг бид нар ингээд бичилцээл тэрийг ингээд одоо архивлал, фондлол үнэхээр нэг тийм нэг бахархмаар ажил хийж яадаг улсууд юм байлаа шүү дээ. Тэгээд сэтгүүлч нар маань ч гэсэн тэр үед хийж исэн зүйлийг нь бид нар архиваас ухаж гаргаж ирж байгаа тэр хүний яриатай хойлоод ингээд үзүүлэнгүүт үнэхээр ингээд нэг хүүх тэр үед тийм байж гэл одооний хүүхдүүд ч гэсэн ингээд ганцхан төгрөгөөр ийм том бор уутанд одоо хатаасан яавлаг авч иддэг байсан шүү дээ. Гэхээр бүр ойлгохгүй нэг төгрөг гэдгийг ч ямар мөнгө байгааг нь мэддэггүй шүү дээ. Гэх мэтлэн яхаарахгүй түүхийн оюуны түүчээ болсон гэж бид яриад байгаа. Тэр бол яг жинхэнэ утгаараа байд юм байна гэж бахарх сэтгэл төрсөн шүү дээ. Ялангуяа бид нар яг 7 хоногийн хамгийн ихний өдөр яг төрсөн өдрөөс 2 өдрийн өмнө үнэхээр үндэсний олон нийтийн телевиз түрүүн би хэлсэн бид хөгжлийг түүчэлэхэд яаж өөрснөө үлгэрлэн хүмүүсийг араасаа урайлан дуудаж оролцсон бэ гэдгийг маань төр үнэллээ. Сүхбаатарын ордон гардан үнэхээр уйлахад нэг л хуруу дут байлаа. Яг уйлсан зарим нь дараа нь бол үнэхээр шууд нэвтрүүлэг дуусны дараа хүмүүс их уйллаа. Хамт олноороо баярлалаа цэнгэлээ тийм үү. Сүхбаатарын ордон гэдгийг тийм үү байгууллага болгонд ойгоор нь өгдөг медаль биш. Нэг хоёрдугаарт биднээс илүү түүхийг бүтээлсэн байгууллагууд зөндөө байна. Гэхдээ хагас 100 жил болгон болсон байгууллага болгонд өгдөггүй. Энд ер нь цаг хугацааны үнэлэмжээр бол хэмжигдэхгүй юм бид хийсэн юм аа, бүтээсэн юм аа. Хоёрдугаарт бол радио маань өөрөө 74 онд Сүхбаатарын одон гардж ирсэн. Гэтэл яг телевиз гэдэг салбар нэг номерт үнэхээр бид нэр 50 жилээр аваагүй бол бид нар араасаа энэ олон телевизүүдийг яаж бүгдөө хүний нөөцийн хувьд сургаж дагалдуулж гаргалаа. Бүгд биднээс суралцсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Бүгдөө биднэрт баяр хүргэж байна. Унган телевиз, ах телевиз
Сүхбаатарын одон дагуулж иж энэ телевизийн салбарын нэр хүнд гэдэг чинь өргөгдөж явах ёстой шүү гэдгийг л бид нар харуулж чадлаа. Яа харахгүй би ч гэсэн боддtiin Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн бол үнэхээр хэвлэл мэдээллийн салбарын яг арга зүйн төв нь болох үс ийм одоо потенциалтай газар юм аа. Ийм одоо оюунлаг хүмүүсийн ёстой нөгөө шат ахт нь бид нар бол шатны гიშгүүр болж явсан ийм л туршлагатай байгууллага. Тэгэхээр өнөөдөр 50 жилийнхаа ог хийж байгаа яг энэ босгон дээр бид бүгдээрээ огшцоо одоо алтан цамхаг наадмаа ингээл яг бидний араас ингээл бас үзүүлэн үзэгчтэй бас хүртэл болгоно. Сайхан байдгаа бид нараар ингээд хүмүүс хараад бахархаал нөгөө сурвалжлагч охин явж гэн гэл ингээд хилүүлэх болгондоо ингээд өөр ч гэсэн бахарх сэтгэл төрдөг. Тэр утгаараа би бас Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал өнөөдрийн одоо 50 жилийн он босгон дээр ярилцлагад орж байгаа юм чинь ямар ч гэсэн сүүлийн хэдэн минутад бас үзэгчд гэдэг бол бидний л ерөөсө гол одоо шүүгчд гэх юм уу да тийм ээ. Тэр утгаараа бол үзэгчдэд би бас хамгийн чухал анхаарал тавих хэрэгтэй гэж боддог. Хугацаа дуусч байгаа юм тийм үү? Тэгж जैन тэгээд юуны өмнө үзэгчдтэй үнэхээр талархъя. 50 жилийн турш үзэгчд биднийг үздэг байжээж, үзэгчд бид нарыг үнэлдэг байжээж төр засгаас бид нар энэ хүндтэй шагналыг авсан. Гэхдээ нөгөө талаас хамт олондоо үүнээс илүү их баярлж байна. Яагаад тэгэхээр үүнийг бүтээсэн, гардаж хийсэн хүмүүс нь энд бүхэлдэн багийн ажил явдаг. Үүнээс гадна түүх гэдэг өөрөө эхлэлтэй. Альва юм угсаа гаралтай байдаг гэдэг утгаараа энэ 50 жилийн түүхтэй энэ байгууллагыг одоо удирдан манлайлж энэ эхлэл цэгээс нь ахуулаад энэ нэр хүндтэй ажлыг биднэрт уламжлуулж өгсөн ахмадуудаа бид баярлах ёстой. Бид нэг 22-нд ахмадуудаа сайхан хүлээж авсан. Гэхдээ ингэж хүлээж аваад ахмадуудынхаа ачийг хариулж чадна гэж бодохгүй байгаа. Үнэхээр тэр хүмүүсээс эхлэлтэй бид өнөөдөр энд суугаад дээрэс нь багийнхаа ажлыг төлөөлөө би ярьлаа. Үнэхээр олон нийтийн телевизүүд гэдэг бол олон нийтийн өмч, бид олон нийтийн оюун санааны дархлаа. Энэ телевиз байхгүйгээр энэ улсад хэвлэл мэдээллийн салбарт бид омгшиж бардамнаад явж явах 1% телевиз байхгүй байх гэж би бодож байгаа. Үүнээс гадна үзэгчид түрүүн бид нар хэллээ ахмадууд дунд үеийнхэн, залуу үеийнхэн бидний араас гарч ирж байгаа шин залуучууд байна. Энэ бүхэн хамтдаа нэг цогц байж бид хамтдаа 50 жилийн түүхийг бүтээсэн юм шүү. Өнөөдөр би үзэгчдээ ахмадуудаа мөн шин залуу хамт олондоо удирдах багийнхаа бүрэлдэхүүний хамгийн залуу удирдлага нь. Гэхдээ би хамгийн их ажилласан хүмүүсээ төлөөлөөд энд ярьчлаа. Үнэхээр сайхан байна. Сэтгэл догтлоод хэлэх үг үнэхээр одоо үнэхээр зөндөө байна л да. Нэвтрүүлгийн цаг бага. Ингээд өнөө орой болон үзүүлэх гэж байгаа алтан цамхаг наадам за үүний араас бусад нэвтрүүлгүүдэд ярьж амжсангүй. Гэхдээ үзэгчид төвчээртэн манай эфирийг үзээрэй. Хэдхэн цагийн дараа алтан цамхаг наадам маань улаан хевсний ёслолоор эхлээд үргэлжлээд та бүхнийг огшоосон сайхан контент арга хэмжээг бид төлөвлөсөн байгаа шүү. Ингээд цаг ямагт үндэсний олон нийтийн телевизтэй байдаг үзэгч олондоо баярлалаа. 50 жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. Танд бас 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Үзэгчтэй бид мэдээж хамтдаа маш сайхан контентуудыг хүргэсээр болно. Ингээд хэдхэн хормын дараа үзэгч та бүхэнд хүргэх гэж байгаа алтан цамхаг наадмын маань бас үзэгчд та бүхэн талархан хүлээн авах хаа гэж найдаж байна. Ингээд нийт үзэгчтэй бас 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Гандэ захиралдаас цаашдын ажилд амжилт хүсье.